Монгол улсын хувь хүний орлогын албан татврын тухай хуулийн 16-24-р зөвлөлд заасны дагуу татвар төлсөн иргэн бүр татврын хөнгөлөлт эдлэх учиртай. Дархан улс аймгийн хэмжээнд 2014 оны татврын тайлангаар тус онд 3466 иргэн 2 тэрбум 26.7 сая төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхээр тайлгнасан байна. За манай аймаг 2015 оны 9 сарын 1-ний байдлаар 2.5 тэрбум, мөн оны 10 сарын 1-ний байдлаар 2.3 тэрбум төгрөгөөр орлогын төвлөрөл тасарчээ. За төсвийн орлогын тасалт нийгмийн халамжийн үйлчилгээ хөрөнгө оруулалтууд болон хувь хүний орлогын албан татврын буцаа олгох зэрэгт хүндрэл учруулжээ. За иймээс шинээр томилогдсон аймгийн удирдлагууд төсөв санхүүгийн байдал хүндэрсэн энэ цаг үед тодорхой арга хэмжээ авч ажилласнаар татврын буцаа олголтыг олгохоор болсон байна. Улсын хэмжээнд төсөв санхүүгийн байдал хүндэрсэн ийм цаг үе биднийг ухтаж энэ хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тал дээр тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг аймгийн орон нутгийн удирдлагуудын зүгээс тодорхой арга хэмжээнүүдээр зохион байгуулалт ажиллан явж байна. Одоогийн байдлаар 249 сая төгрөгийн буцаа олголтыг бол өгж амжааг чадаагүй явж байна. За 249 сая төгрөгийн буцаа олголтын дээр бид ямархуу байдлаар асуудал тандсан бэ гэхээр үндсэндээ хувийн орлогын албан татврын буцаа албан татвараа төлөөгүй байгууллагуудыг татврынхаа байгууллагатаа үзээд татврын байгууллага дээрээс аль байгууллагуудыг нь өгөхгүй болж болох вэ? Ямар арга замаар шийдвэрлэх вэ гэдэг судалгааг үзээд 15 байгууллага үндсэндээ энэ 2014 оныхоо энэ хувийн орлогын албан татврын татврыг төлөөгүй байсан. Харин төмөрлөгийнхөө удирдлагуудтай болон аймгийн удирдлагууд бол сая уулзсан. Өнгөрсөн 7 хоногт уулзаад төмөрлөгийн үйлдвэрээс 200 сая төгрөгийг бол орон нутгийн төсөв төгье. Та бүхэн байна энэ төмөрлө манай 235 сая төгрөгтэй холбоотой асуудыг шийдвэрлээч гэдэг арга замаар үдэн зарж байгаа. Өнөөдөр буюу 12 сарын 2015 оны 10 сарын 15-ны өдөр биднес үндсэндээ энэ 249 саяас босод 126 саяас босод төсөвтөө 123 сая төгрөгийнх нь санхүүжилтийг олгохоор шийдвэрсэн. Энэ хүн болгон дээр 52%-аар үндсэндээ өнөөдөр шилжиж орно. Тийм болохоор манай иргэд маань энэ 10 сарын 15-ны өдөр 52%, иргэдийн хурал биднээс өргөн барьсан байгаа. 12 сарын 5-ны дотор манай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал маань хуралдаж энэ хувийн орлогын албан татврын буцаа олголтыг шийдвэрлэнэ. Тэр шийдвэрсний дараагаар юу биднээс хамгийн цааталт 12 сарын 5 гэхэд үлдсэн 48% нь бол өгөхөөр биднээс бэлтгэл ажиллаа хийгээд ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 256 иргэнд 122 сая төгрөгийн буцаа олголтыг хийн. За ингэхдээ хувь хүний орлогын албан татврыг иргэдэд 100% олгохгүй ба за эхний ээлжинд хүн тус бүрд тэгш хэлбэрээр 52%-аар бодож олгох болсныг аймгийн санхүү төрийн сангийн элцийн дарга Жоргол сайхан хэвлэлийн баг хурлын үеэр мэдээллээ. За хувь хүний орлогын албан татврын буцаа олголтын үлдсэн 48%-ийг нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар за төсвийн тодтгол хилэлцэх үеэр нь батлуулж 12 сарын 5 гэхэд иргэдийн дансанд шилжүүлнэ гэж байна. За 2014 оны хувь хүний орлогын албан татврын өртөө 15 байгууллага Дархан аймгийн хэмжээнд бий. Эдгээр байгууллагын иргэдийн хөнгөлөлтийн мөнгийг за өнөөдрөөс олгож эхэлнэ. Өртөө байгууллагууд дотор Дархан төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын буцаа олголт багтаж байна. За иймээс өнгөрсөн 7 сараас хойш татврын хөнгөлөлтийн мөнгөө хүлээсэн иргэд 52%-ийг нь хүртэх боломжтой болж байна. За улсын төсөв санхүүгийн байдал хүндрсэндээ холбогдуулан сангийн амнаас төрийн сангийн төлбөр тооцоо хязгаарлаж за зөвхөн цалин нийгмийн даатгалын мөнгийг шилжүүлж бусад зардлыг олгохгүй байсан. За харин өнөөдрөөс эхлэн тогтмол зардал болоод бензин шатхууны зардлыг олгож эхэлжээ.